төрийн болон албаны нууцын тухай хууль батлагдсанаас хойш албаны нууцын тоо төрийн байгууллагууд дээр 10 дахин нэмэгдсэн байгаа гэдэг. Бүх сайд агентлагийн дарга энэ төрийн өмчийн компани захирлууд дуртай юм албаны нууцгаар нууцын тамга дарчдаг. Тэгээ ерөөсө бүх юма нууцлж хулгай хийж байгаа. Одоо улсын их хурлын гишүүн миний бие төрийн өмчийн компани хуулийн ажлын хэсгийн ахлагч. Тэгээд асуулга тавингууд албаны нууцын тамгатай ирүүлж байгаа байхгүй. Байгууллагаа би орон тоог асуусан, би цалин асууж байгаа байхгүй. Би зүгээр тухайн компани бүтцийг асууж байгаа шүү дээ. Танах ямар хэдэн газар хилцтэй, ямар цалин авдаг юм бэ хүмүүс нэгэнгүүд албаны нууцын тамгатай ирүүлчихэж байгаа байхгүй. Тэгээ би тэрийг гарах болохоор эрүүгийн хууль зааснаар 2-8 жилийн 20 хяал авах юм шүү. Тэгэхээр би ярьж чадахгүй. Энэ вэ штэ. Ард түмний төлөөлөгчийн ард түмэндээ мэдүүлэх тэр эрхийг хүртэл хааж байгаа. Тэгэхээр энэ нууц гэж дарж байгаа тэр тамганы цаана хулгай байгаа байхгүй юу? Нууц гэж дарж байгаа хийж. Тийм учраас энэ шүгэл үлээж байгаа харилцааг бол харин жинкнээсээ энэ нууцлж байгаа юм дээр харин жинхэнэ шүгэл үлээлэх ёстой.